Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч өгдсөний 25 жилийн ойл зориулав. Монгол улсад энэ өдрүүдэд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч өгдсөний 25 жилийн ой тохиож байна. Улс их орон нутгийн хөгжил дэвшил нь нутгийн өөрөө удирдах байгууллагатай салшгүй холбоотой. Үүнд хурлын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг ороолч их. Гэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын туулсан зам, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж төлөвшөх үйл явц тийм ч амар хялбар байгаагүй. Цаг хугацаа хөгжлийн олон үе шатыг дамжин өнөөдөрт хүрсэн. Иймээс нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, цаашлаад хөгжлийн чигийг тодорхойлох түүхэн цаг үе энэ мөчүүдэд тохиож байна. Бидний туулсан зам. За нутгийн өөрөө удирдахсны байгууллага буюу аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага гэдэг бол тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид оршин суугчдын иргэдийг төлөөлсөн ийм байгууллага юм аа. Энэ байгууллага хэдийд үүссэн бэ гэвэл Монгол улс 1990 онд социалист нийгмийн тогтолцоог халж ардчилсан нийгэмд шилжсэн тэрхүү түүхэн чухал үед ардчилсан шин төрлийн тогтолцоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваар хараахан бүрлдэж амжаагүй байлаа. Харин энэхүү үүргийг өмнөх нийгмийн ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргааны байгууллагууд болох намын бүтцээр дамжин хэрэгждэг гэж хэлж болохоор хуучин тогтолцоог хэвээр явуулж байсан юм. тэнд бол нэг намын үс суртал байсан. Монгол Ардын хувьсгал нам гэж. Өөр нам байгаагүй. Нам төвтэй төр байсан. Намын их баг хурлуудаар чинь улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог байсан. Тус тогтолцоо нь орон нутгийн иргэдэд эрх мэдэл олгохоос илүүтэй тэдэнд хяналт тавих, ардчилын нэг баталгаа болсон иргэний оролцоо нийтээр хэлэлцэх зарчимтай харшилж байсан юм. Ийм засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалт удирдлагын бүтцийг өөрчилж сайжруулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн юм. 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуульдлын 4-р бүлэг бүхэлдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн үндсийг тавьж өгсөн. Энд 7 зүйлтэй под 21 хэсэгтэй зүйлтэй ийм том бүлэг шинээр орж ирсэн. Энэ бол үндсэндээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тавьж өгсөн үндсэндээ шинэ асуудал байсан. Энэ хуулиар бол өөрөглөх юм бол орон нутаг өөрөө бие дааж ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм, тийм ээ. Түүнийг хэн хэрхэн хариуцаж гүйцэтгэх ёстой вэ гэдэг. Өөрөөр хэлбэл бол орон нутгийн төрийн байгууллагуудын удирдлагын хэн хэмжээг зааглаж засаглалын ийм удирдуулах ёсыг бас бий болгож өгсөн юм бол энэ бол хурлын байгууллага өдий зэрэгтэй болж хөгжиж төлөвшдөл маш чухал нөлөө үзүүлсэн ийм хууль гэж бодож байна. Ийхүү 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсанаар нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бий болж нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурлууд байгуулагдсан түүхтэй. аймгийн ардын депутатын хурал гэж байсан. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн хурал бий болсон. Аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсан бол аймгийн засаг дарга түүний тамгын газар гэж ингээд үндсэн хуулийн байгууллагууд огт цаашнаар бий болж өөрчлөгдсөн юм аа. Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллага нь хөгжлийн хоёр чухал үе шатыг туулж ирсэн гэж үздэг. Нэгдүгээр үе шат нь 1992-оос 1996 оныг хамарч байна. Энэ нь нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат юм. Үүнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсанаар ажиллах эрх зүйн орчин бүрдэж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул явагдан орон нутгийн хурлууд байгуулагдаж, засаг дарга томилох, засаг даргын тамгын газрыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц оронтой
зохион байгуулалтыг тогтоох зэрэг ажлууд хэрэгжсэн байдаг. За аймгийн анхны одоо хурал иргэдийн төлөвчдийн хурал бол тэр үед бол 67 төлөөлөгч сонгогдож байсан. Мэдээж одоо улс төрийн өөр намууд бүхий төлөөлөх сонгогдсон. Эхний үед бол үндсэндээ сум орноо удирдах байгаа нэлээд сумын удирдлагууд, аймгийн удирдлага энэ чиглэлийн улсууд бол голцоо одоо төлөөлөгчөөр сонгогддог байсан тийм ээ. За ингээд одоо хурал тэргүүлэгч 7 хүний өрөвдөлгөөнтэй байгуулсан. Ажлын алба гэж ерөөсөө одоо нарийн бичгийн дарга. За тэгээд хурлын ажилтан гэсэн ийм л хоёр хүн байсан. Бидний материалын баазын хувьд албан ажлын 1-2 ширээ 2 сандлаас одоо өөр зүйл байсангүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд орон нутгийн сонгуулиар үүсч байгуулагдсан 1992 онд улс орны нийгмийн эдийн засгийн байдал хүнд, иргэдийн амжиргааны төвшин буурч ядуурл өссөн шилжилтийн үе байсан бөгөөд шин тутам байгуулагдсан Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа эхэлж явуулахад магадгүй сааттай тулгарсан юм. Энэ үед бүх зүйл шин, бас хүү бэрхшээлтэй байлаа. Эхэнд бол одоо бэрхшээл байсан. Бүх юм шинээр бий болсон. Хурлын хуралдааны дэг, ажил үүргийн ховор гэдэг ер нь ойлгох явц сул муу байсан эхэндээ бол. Гүйцэтгэл тааруухан байсан. Нөө сонгогдсон төлөөлөгч тэр болгон сайн мэдэхгүй. Тэр үед бол яг төсөв мөнгө жоохон нэлээд хүндрэл бэрхшээлтэй оронтой болсон хүчний хувьд бол арай одоо цөөхөн ийм байсан. Ерөөс орон тооны ус даргатай байна гэдэгт хурлын байгууллага нэр хүндээс унгаж байсан. За. Энчтэй гэсэн маягтай. Яагаад гэвэл дарга нь орон тооны ус байна шүү. Ерөөсөө бид чинь бол одоо энэ цаас мас бол ноорг мооргол ажиллана шүү дээ. Ялангуяа сумын хурлууд бол ерөөсөн ганцхан оронтойтой хурлын дарга. Дараагийн сонгуулиар нэг сонгуулиар тэр дарга өөрчлөгдөд тэрийг уламжилж авч явах юм байхгүй. Цоо шин өрлөлийн хүн орж идэг нэг хүн гараа явчихдаг. Тэгээ сүүлдээ алхамаар нэлээд одоо хэлэг болж ээж хурлын байгуулагч нь өөрийнхөө төлөө одоо явж ээж тэр иргэдийн одоо төлөөллийг байгуулга энэ нутгийн эзэн ингэдэг байгууллагыг бэхжүүлэхгүй болохгүй байсан. Төлөвшүүлэхгүй болохгүй байсан. Тэгж бэрхшээл байгаа үстэй. Ийм л юмнаас ихсэн. Нутгийн удирдлагын шин тогтолцооны хөгжлийн 2 дахь үе шат нь 1996 оноос өнөө хүртэл үргэлжилж байна. Энэ үе шатанд нутгийн удирдлагын үйл ажиллагааны тулгуур хууль болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон юм. За 96 оноос хойш 2000 оны энэ хооронд бол хурлын байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллага үндсэндээ гол хэлбэрчлээ олсон, бүтэц зохион байгуулалтанд орсон. Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тасралтгүй хэвийн тогтмол ажиллах механизмыг бүрдүүлж, хуралдааныг жилд хийх доод хязгаарыг нэмэгдүүлэх, хурлын онцлог тохирсон байнгын болон төр хороо, комисс, ажлын хэсэг байгуулах, нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын хэвийн ажиллагааг гацаан зогсоохгүй тулд хурлын төлөөлөгчийн тоог сондгой байлгах. 30 хүний тоотой байсан юм. Ялангуяа олон намын системтэй үед бол бас энэ 30 хүнтэй байна гэдэг бол бас санал тэнцэх янз бүрийн мэтгэлцээний асуудлуудаар бол бас нэлээд төв бэрхшээл учирдаг байсан байна. Миний үед бол. Тэр үед бол тэгээ дараа нь бол 31 болсны дараагаар бол бас ятаа нэг 15 16-ыг харьцаатаар асуудал шийдэгдэх учраас арай тухайн асуудал өнгөрөөд ирсэн. Хуралд засаг дарга ажлаа тогтмол танилцуулж дүгнүүлж байх. Тэргүүлэгчдийн даргаыг орон тооны болгох. 1996 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга оронтойгоор одоо ажиллах болж иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр хүнд бол тэр үеэс бол өсөж эхэлсэн. Боловсон хүчнийг мэрэгшүүлэх сургалтуудыг системтэй зохион байгуулж ирснээр мэрэгчсэн албан хаагч бүхий ажлын албад бий болсон юм. Анх хурлын ажилтан гэдэг оронтойг сумуудад бий болгож өгсөн. Аймгийн хурлаас гадна. Энэ бол үндсэндээ улсын хэмжээнд анхны хийсэн дуршлагын хэмжээнд бас үнэлэгдэж байсан ийм асуудал байгаа юм. Түүнчлэн өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төр, төсвийн салбар байгууллагууд тэдгээрийн удирдлагыг төвөөс томилдог байсныг өөрчилж баг хорооны хурлын даргад засаг даргын сарын үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг сар тутам болгож байхаар шийдвэрлсэн нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны анхан шатны нэгжийг дэмжиж байгаа чухал алхам болсон юм.
Энэ одоо байгуулагдсан цагаас хойш хурал өөрийгөө хэрхэн илэрхийлж чадж байна вэ? Тухайн одоо хуулиар олгогдсон хуралд өөрт нь олгогдсон бүрэн эрхийг буюу аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн амьдралыг хэрхэн яаж шийдэж гэнэ үү? Тэр иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг яаж шийдэж гэнэ үү гэдэг асуудал дээр үндэслээд иргэдийн одоо бас хурлын байгууллагуудад итгэх, хуралд одоо бас асуудлаа тавьдаг, шийдвэрлүүлдэг ийм л болж төлөвшөж байгаа. Энэ бол одоо сүүлийн үед бол маш их эрчимтэй энэ процесс бол их далаастай өрнөж байгаа. Баянхонгор аймагт нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөн энэхүү түүхэн хугацаанд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуульд 7 удаа явагдаж, тухайн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүх шатны хурал нь өмнөх хурлынхаа ажлын залгамж халааг хадгалан хөгжүүлж, өөрсдийн цаг үе, онцлогийг аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдалтай уялдуулж, нутаг орноо хөгжүүлэх хөгжлийн олон шийдвэрийг тухай бүрт гаргаж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд одоо 20 жилд нь төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан хүмүүс байна. За мөн анх удаа сонгогдож ажиллаж байгаа бас маш олон хүмүүс залуучууд байна. Тэр одоо 25 жилийн хугацаанд ажилласан маш их ариун туршлагатай хүмүүсээс суралцах зүйл их байна. За цаашдаа залуучууд бид нараас ахмадасаа суралцаж, за мөн одоо дараагийн үедээ бас тодорхой үлгэр дуурайл болж явж явах хэрэгтэй гэдэг үүднээсээ одоо ажиллаж явнаа. 1992-оос 1996 он. Энэ цаг үе аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлал байгуулагдсан, засаг даргын тамгын газруудыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц оронтой зохион байгуулалтыг шинжилэн үйл ажиллагааг нь жигдрүүлсэн он жилүүд байлаа. Мөн боловсон хүчнийг сургаж мэрэгшүүлэх, иргэд олон нийтэд хурлын байгууллагын үйл ажиллагааг таниулах, хурлын байгууллагыг цаашд төлөвшүүлэх эхлэлийн суурийг тавьж чадсан түүхэн хурал байсан юм. Тэр үед бол цагаатгалын ажил, улс төрийн хэлбэгдэл өртсөн цагаатгалын ажил эд хүчтэй явсан. Тэр цагаатгалын ажлаар бол 200 гаруй хүнийг одоо бид цагаатгагдчих. Цагаатгалын гэрчлэгийг одоо олгосон. Зөвхөн манай аймагаас цагаатгсан энэ хүмүүсээ дөрөв цагаатгалын цагаан намыг гаргая. Улс төрийн хэлбэгдэлийн дурсгал цагаан ном гэдэг энэ номыг гаргасан. За энийгээ яагаад одоо бид нар явах вэ гэхээр бас том дутаа хүргэсэн. Нөгөө хэлбэгдсэн улсуудын гар гэр өгсөн. Тэгсэн чинь нөгөө чинь одоо нөгөө энэ номыг бол одоо бурхамчилж адьсан авч ингээд одоо хүмүүс бол сүсгтэн олонд одоо бид нэлээд одоо нутгийн өөрөө тогтоогол хүрээлж эхэлсэн. 1996-аас 2000 он. Аймгийн хэмжээнд нийгэм эдийн засгийн байдалд бодиттой дүгнэлт хийж, ядуурлыг бууруулах, малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын салбарт албан ба албан бус боловсролын уялдааг сайжруулах, сумдын төвийг эрчим хүчний найдвартай их үүсвэрээр хангах, аймгийн төвийн цэвэр бохир усны системийг шинэчлэх, дулаан хангамжийн менежментийг сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн Баянхонгор аймгийг хөгжүүлэх эрчимтэй хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд аймгийн сүлдийг бий болгож, аймгийн хүндэт иргэн, хүндэт өргөмжлөл зэрэг шагналуудыг санаачлан гаргасан үе байлаа. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг их өсвөрийг бид тавьж өгсөн ба. Анхных нь бол 40 сая төгрөгтэй эхлэлтийн өсвөрийг тавьж өгч байсан. Энэ нь орон нутгаа хөгжүүлэх. Бас төсөв мөнгө орон нутгаар болцооны хэрээр нөөцөнд ажиллах бол нөхцөл бүрдэж өгч байгаа. Нэгэнд орон нутгийн өмч бий болсон учраас тэмдэглэлийн тулгуурлал тэрийг өргөжүүлж хөгжүүлэхтэй зээлэгтэй бодлого явуулах ийм болцоо нөхцөл бүрдсэн үе байгаа юм. 2000-аас 2004 он. Аймгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, төр нийгмийн үйлчлэгийг хүртээмжтэй болгох, үсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах талаар анхаарч ажилласны үр дүнд сургууль цэцэрлэгийн материалын баазыг бэхжүүлэх, өрхийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын хүрээнд сайн засаглалыг бэхжүүлэх, аймгийн гадаад харьцааг өргөжүүлж, Япон улсын нэг суурин, нэг бүтээгдэхүүн зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн бүтээлч он жилүүд байлаа. Бид Баянхонгор аймаг маань нэгэнт үйлдвэрлэлийг дэмжихийн тулд, одоо үйлдвэрлэгчтэйгээ зах зээлд одоо ойртуулахын тулд бид чинь нэг баг, нэг шилдэг бүтээгдэхүүн хөдөлгөөнийг Японы Ойтомижийн туршлагаар анх удаа улсын хэмжээнд дээр манай аймаг тийм хөдөлгөөн өрнүүлсэн.
Тэгээ тэрний дараагаар өөр төр чин засгийн газрын өөр готлон хүртэл болсон шүү дээ нөгөөх юм байна. 2004-өөс 2008 он аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан баталж, хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төрийн үйлчлэгийг хүртээмжтэй шуурхай болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах талаар анхаарсан он жилүүд байлаа. Боловсролд эрүүл мэндийн салбарын материалын баазыг бэхжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр, байгууллагатай хамтран эрүүл мэнд, боловсрол, амжилгааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийн хүрээнд өрхийн менежмент, хүн амын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэ хөгжлийн хөтөлбөрөөр цаашдаа манай аймгийг хөгжүүлэх үндсэн одоо их суурь нь болж ирсэн. Тэр хэмжээгээр одоо энэ бас тэр суурьаараа хөгжиж явж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Тэгэхээр энэ хурал бол бас тухайн үедээ бол маш их одоо ач холбогдолтой тухайн үеийгээ бас зөв тодорхойлж гаргаж ирсэн хурал байсан гэж өгнөлж байгаа. 2008-аас 2012 он иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бодлого шийдвэртэй иргэдийн санаа бодлыг тусгах, тэдэнд хүрч ажиллах талаар анхаарч ажилласан бөгөөд аймгийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах ажлыг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан ажиллалаа. Мөн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эрчимдсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай байхаар тогтоож, аймгийн тогтвортой хөгжил 21-р зуун хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан бодлогын он жилүүд байлаа. Энэ хугацаанд аймгийн нутаг дэвсгэр дээр ургалж буй болон ургуулжуулах стратегийн чухал бүтээгдэхүүн үнэт эрдэнэ болсон чихэр өвс, зээргэн, чацарган гэсэн 3 эрдэнэ төслийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд хэрэг жилд үр дүнд нь хяналт тавин ажиллаж байлаа. 2008-аас 2012 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд дээр бол чухалчилж ажилласан зүйл бол ерөөсөө шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд томцоор харж ажилласан. Өөрөөр хэлбэл хурал бодлого гаргахдаа зүгээр нэг мэрэгчлэтнүүдийн үгээр биш, яг одоо хөрсөн дээр нь буусан бодлого гаргах зүйтэй юм байна гэж үзээд тухайн үедээ одоо бас манай иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, тэргүүлэгч, төлөөлөгчдөөс бүрдсэн баг аймгийнхаа одоо 50 гаруй багийн иргэдийн нийтийн хуралд очиж оролцож одоо тэдний өмнө ямар асуудал тулгараад байна, яа шийдвэрлэх зохиолтой байна гэдэг одоо энэ иргэдийн сан санаачлалыг авч явж байсан. 2012-оос 2016 он аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь үе үеийн нутгийн өрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж ирсэн бүтээж ажлуудын залгамж халааг хадгалан хөгжүүлэхин зэрэгцээ. Өөрийн онцлог бүхий олон өвөрмөс ажлуудыг санаачлан жилийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилт хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих чиглэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдийнхэн ая тухтай орчинд ажиллаж амьдрах таатай боломжийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байлаа. Мөн шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаг дарга түүний тамгын газрын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, хурлын төлөөлөгчд, тэргүүлэгчд, ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сойрхол, хүнд итгэл шагналуудыг бий болгосон. Аймгийн төвд бол цэцэрлэг хөрөлдөнгөө шинээр төгжүүлж, усан оргил, усан парк, Мазаала парк энэ нэлээд шинэ бүтээн байгуулалтуудыг Эрдэнэман тарих нам бүтээн төгжүүлсэн. Аймгийн төв замуу хоёр усалтай замаан ашиглалтанд оруулсан ийм бүтээн байгуулалтын он жилүүд нэлээд байсан. За энэ хугацаанд хөдөө аж ахуй чиглэсэн бас аймгийн хөгжлийн бодлогоодыг аймгийн хөгжлийн стратеги тодорхойлсон бодлогоос шинжилэн өөрчилж жилийн үндсэн чиглэлд тусгах аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон энэ он жилүүд болж чадсан. 2016-аас 2020 он Баян-Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж төлөвшүүлэхэд түлхүү анхаарч аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж ард иргэдийнхэн төлөөлөх эрхийг хангах эрхэм зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү бүрэн эрхийн хугацаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан бөгөөд нийт 41 төлөөлөгч, 11 тэргүүлэгч, тэргүүлэгчдийн ажлын алба нь зохион байгуулалтын хэлтэс,
олон нийтэд харилцах хэлцгэсэн үндсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 2 дугаар хуралдаанаар 6 бодлогын хороо байгуулж ажиллах журмыг батлан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа бөгөөд үүнд байгаль орчин аялал жуулчлал уул уурхайн хороо, нийгмийн хөгжлийн хороо, хөдөө аж ахуйн хороо, үйлдвэрлэлд дэд бүтэц гадаад харилцааны хороо, санхүү, төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хороо, хууль эрх зүй, иргэний оролцоо, өргөдөл гомдлын хороо гэсэн гол чиглэлүүдэд хуваан үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо өөрчлөж өгснээ түүхт 25 жилийн ойг Баянгар аймгийн иргэдийн хурал түүний тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болов хувьяасаа өргөн дэвшүүлж мэдчилээ. Бид бүхэн төрийн байгууллагын залгамж халааг хадгалж өмнөх хурлынхаа байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх мөн одоо ахмад буурлуудаас ажлын ариун туршлагыг авах энэ чиглэлийн ажил дээр бол энэ удаагийн хурал бол бүрэн анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн хурлын байгууллагынхаа алба багштыг сургах, дадлагжуулах, ард түмний төлөө амлсан амлалтыг бас биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх мөн одоо орон нутагт сонгогчдын иргэдийн тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэл дээр бол гол бодлогоо бол тодорхойлж ажиллана гэсэн юм зорилттой яваа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагад хуулиар олгогдсон үүргийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хосуулах замаар аймгийн засаг дарга түүний ажлын албатай нягт хамтран ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх 19 дэд хөтөлбөр 7 төсөл баталж хэрэгжүүлэхээр тусгасан юм. Үүнд шинэ хөдөө хөтөлбөр, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, нэг уурхай, нэг үйлдвэр хөтөлбөр, агаар хөрсний бохирдлыг бууруулах хөтөлбөр, эмч эмнэлгийн ажилтан хөтөлбөр, сайн багш хөтөлбөр, амны орон сууц хөтөлбөр, Монгол мал хөтөлбөр, Сахин Монгол хөтөлбөр, түрээсийн орон сууц хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, соёлын ажилтан хөтөлбөр, илгээлийн эзэн хөтөлбөр, төрийн мэрэгсэн албан хаагч хөтөлбөр, харин төслүүдээс дурдвал хоримтлалтай баян хонгорчууд төсөл, баруун зам төсөл, органик хүнс төсөл, төрийн торгон сүрэг төсөл, эрүүл бүс, эрүүл хүнс төсөл, иргэний санал их хурд төсөл, амар тайван амьдрал төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг бодлогын бичиг баримт болгож хэрэгжүүлэхээр идэвхжүүлэн ажиллаж байна. Ер нь бол аль шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны шууд үргэлжлэл бол түүний засаг даргын үйл ажиллагаа байдаг. Энэ утгаараа бидний ажил бол нягт уялдаж холбогдож хэн хэнийхээ үйл ажиллагааг дэмжсэн ийм үйл ажиллагаа явагдгийг юуны өмнө хэлхийг хүсэж байна. Ард иргэдээс одоо энэ төлөөлөгчөөр төлөөллийнхаа байгууллагаар дамжуулж санал төгсөлтөд байнга ирүүлдэг тэднийхээ араас одоо эргэх холбоотой ажилдаг ийм чиглэлийн юмнууд бол бас жоохон учир дутагдaltaй байгаад байдаг. Тийм учраас энэ удаагийн одоо бүр их хугацаанд аймгийн иргэдийн хурлаас нийт одоо сумдынхаа хурлын дарга нартай бол бас батламж гардуулж харилцсан хамтран хариуцлагатай ажиллах юм санамж жижиг гэрээг одоо ингэж байгуулж энэ гэрээг бол одоо жилийн хэцээр бас дүгнж ажиллах бол ийм одоо шинэ нэг юм зорилтыг дэвшүүлж ингэж үйл ажиллагаанд бол нэвтрүүлж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах төвшөнд гендерийн тэгш байдлыг хангаж эмэгтэйчүүдийн оролцоо мандатыг нэмэгдүүлэх нь хурлын үйл ажиллагааны төлөвшөлт чухал үүрэгтэй байсаар ирсэн бөгөөд үе үеийн хуралд эмэгтэй төлөөлөгчдийн тоо тэдний дуу хоолой үүрэг оролцоо нэмэгдсээр байна. Тухайн тойрогдоор байгаа цэцэрлэгийн өвгдөд цэцэрлэгт хамрагдаж чадж байгаа маагүй юм уу? Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байснаар эцэг их нь ажил хийж чадж байгаа маагүй юм уу? За ажил хийж чадахгүй байснаар нөгөө амьдралын чанар чинь дээшилж чадахгүй байгаа юм шүү гэдэг асуудлыг эмэгтэйчүүд илүү олж хардаг. Тэгээд нийгмийн халамжийн тал дээр бас илүү их анхаардаг. Яг л эмэгтэйчүүдийн асуудал, эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, ахмадын асуудал, хүүхдийн асуудал энэ дээр эмэгтэй хүн илүү бодож, илүү сэтгэдэг. Хурал өөрөө бол орон нутгийн бодлогыг тодорхойлогч байгууллага
болж чадаж хөгжиж байгаа. Гэтэ бүрэн төгс биш. Гэтэ одоо энэ хурлын байгууллага жинхэнэ одоо бодлого тодорхойлогч ийм одоо аймаг орон нутгийн хөгжлийн хөтлөгч хүч байхын тулд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бол бас зайлшгүй хийх шаардлагатай байна л гэж би зүгээр харж бодож явдаг. Нутгийн өрөө удирдах байгууллага үүсч хөгжсөн энэхүү түүхэн хугацаанд ололт амжилт, хөгжил дэвшил их байгаач өнөөдөр хурлын байгууллагын өмнө шийдвэрлэгдэх ёстой шийдэл хүлээж буй олон асуудлууд байсаар байна. Үүнд засаг захиргааны анхан шатны нэгж нутгийн удирдлагын цөм болсон багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа тогтмолж байгаагүй. Багийн хөгжил нь иргэдийн тулгамдсан бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Ажлын байр, цалин урамшуулал, тоног төхөөрөмж хангалтгүй. Хөрөнгө мөнгө төсвөлдгүй нь орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм. Яг нэгжийн хуулийн нэг алдаатай тал бол сумын иргэдийн төлөвлөлтийн хуралд одоо байх эрх үүрэг нь аймгийн иргэдийн төлөвлөлтийн хуралдаар яг адилхан давхцаж буудаг. Тэгэхээр сумын хийсэн ажлыг аймаг давхар хийх хэмжиг давхцсан шийдвэр гаргах хэмжээний юмуд гарах үе байна. Тэгээ хөрөнгө санхүүгийн их усүр одоо шийдвэрлэв гэсэн болоод нөгөө бодлогууд маань хэрэгжихгүй байх, цаасан дээр үлдэх, хэрэгжсэн ч орон нэртүүдийг хэрэгжих. Энэ л одоо манай хурлын байгууллагад учраад байгаа ийм доголдолтой асуудал. Цаашлаад хурлын байгууллагын мөн чанар, эрх зүйн ойлголтыг олон нийтэд илүү таниулж, орон нутгийн удирдлагын төсөв санхүү, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын тогтолцоог өөрчлөх, зарим төрлийн татварыг орон нутагт үлдээх, төрийн албаны болон бусад хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ үүсээд байна. Иргэд хурлын байгууллагатаа итгэдэг, хурлын байгууллагын үйл ажиллагааг ойлгодог, ийм одоо тогтолцоороо шилжих, хурлын байгууллагын гол одоо үйл ажиллагааг зохицуулдаг, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд олон одоо шинжилтийг хийж одоо төргөн шуурхай батлуулах тал дээр бол одоо орон нутгийн хурлын байгууллага бидний зүгээс одоо илүү анхаарлаа хандуулж ингэж ажиллахыг бол зорж байгаа. Өнөөдөр хууль тогтоомжийн шинжилэлт өөрчлөлт мөн эдийн засгийн энэ бие даах аймаг орон нутгийн эдийн засгийн чадхыг сайжруулах чиглэлээр бол их анхаарлаа хандуулж эндээсэн одоо төсөв мөнгөө жинхэнэ утгаар нь хэрэгжүүл жинхэнэ ард түмнийхээ амьдралын чанарт нь ахис дэвшил гаргах бодлого шийдвэрүүдийг гаргах чиглэлээр төлхөө анхаарлаа хандуулсан ийм л хурал байхын төлөө зорж ажиллана. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнгөрсөн жил хагасын хугацаанд улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, өөрсдийн нөөц боломжийг дайчилж, аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын баггүй ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Төсвийг бол хэлцэж бодлох асуудал бол хурлын хуралдааны бүрэн эрхийн асуудал байдаг. За энэ ч утгаараа миний хувьд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, хурлын тэргүүлэгчид, хурлын төлөөлөгч нартайгаа төсвийн төлөвлөлтийн үндслийг сайжруулах, төсвийг оновчтой төлөвлөх чиглэлээр бол нэгт хамтран ажилласаар ирсэн. Боловсролын салбарт аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Чандман багчууд 15 дугаар хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулж Баян ойд цогцломрын 1-р цэцэрлэг аймгийн нутгийн удирдлагын ордны арын өргөтгөлийн ашиглалтгүй утсан барилгыг засварлаж 75 хүүхдийн цэцэрлэг болгосон юм. Мөн Баянхонгор сумын 3-4-р сургууль, 2-4-р цэцэрлэг, Галууд, Эрдэнэ цогт Баян өндөр сумын 320 хүүхдийн сургууль, Жинс сумын цэцэрлэг, Хүрээ марл, Өлзит сумын сургуулийн дотуур байр зэрэг барилгуудын их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт Шаргалжууд, Баян булаг, Баян цагаан сумдын эмнэлгийн шинэ барилга, Галууд, Гурван булаг сумын эрүүл мэндийн төвийн барилгын засвар, аймгийн нэгдсэн эмнэлгийн угаалга ариутгалын барилга болон 12 сумдын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин парк шинжилэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн дурангийн хагалгааны иж бүрдэл, хүүхдийн тасагт амьсгалын аппарат, зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нярайн дулаасуулах ширээ зэрэг багаж тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын дэвшилтэд технологи нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2 их хэмж, 1 совилогчийг бүгд найрамдах Солонгос улсын Ансон хотын Данвон эмнэлэгт мэргэшүүлж сургаж байна. Дэд бүтцийн салбарт Баянхонгороос Байдаргийн гүүр хүртэлх 129.4 км замын ажлыг эхлүүлж
байдаргийн гүүр орчмыг байнгын эрчим хүчинд холболоо. Мөн аймгийн төвд шинээр 3.5 км автосамыг хэсэгчилж тавьсан бөгөөд 2500 м2 талбайд нөхөөс тавьж 940 м-ийн замын бордуур шинээр тавилаа. Баянгор хотын хуучирч муудсан Яотон цагааны 8 байр 12-19 зэрэг нийтийн орон сууцны дээвэр, дотор гадна, фасад, дулаалга орсыг засварлаж Баянгор сумын 2 дугаар багт спорт заалтай багийн хөгжлийн төвийг барьж ашиглалтанд оруулсан юм. Бид бүхний хийж бүтээсэн ажлын үр дүн бол цахаас аваад гарч байгаа. Зөвхөн нэг жилийн хугацаанд бид нар нэг хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хийж байгаа юм чинь. Цаашдаа бол бас өшөө одоо иргэдийн хүрсэн тэдний хүсэн хүлээсэн шийдвэрүүдийг иргэдийн төлөвчтэй хурал байна гаргаж байгаа. Тэр шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бол аймгийн засаг дарга түүний тамгын газар хариалт хэлцээг өгөхөд нэг хичээл зүтгэж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн салбарт Баянгор аймаг хувийн хөвшилтэй хамтран Баянлаг сумын нутагт 200 гад цагаан будаа тариалах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан илгээлтийн эзэн хөтөлбөрийн хүрээнд айлд туслах малчин хийдэг өөрийн малгүй мал малдах сонирхолтой айл өрхүүдийн амжиргааг дэмжих зорилгоор 100 өрхийг малжууллаа. Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын салбарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 702 хүнийг байнгын ажилд зуучлан 353 хүнийг төр ажлын байраар хангаж хөнгөлөлттэй зээлээр 89 хүнийг байнгын ажилтай болгож өрхийн орлогыг дээшлүүллээ. Мөн 2863 хүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлж 853 хүнийг хөдөлмөр эрхлэлт нийгмийн халамжийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэлээр хангаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Өнөөдөр энэ өдрүүдэд бас сайхан үйл явдал тохиож байна. Өнөөдөр Монгол улс даяараа нутгийн өрөө төртөх ёсны байгууллага байгуулагдсны 25 жилийн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Миний бие сэтгэлээрээ хурлын байгууллагатайгаа нэгт уялдаа холбоотой. Одоо 25 жилийн өндөрлөгөөс харахад нутгийн өөрөө удирдах байгууллага төлөвшжээ. Санхүүгийн хувьд, техник хэрэгслийн хувьд, боловсон хүчний хувьд ялангуяа ажлын албаныхан бол чадваржжээ, мэрэгшжээ. 6 даргатай хамтарч ажиллаж байсан байна. Тэгээд 130 гаруй төлөөлөгчтэй хамтарч аймгийн төлөө ажиллаж байсан байна. Тэгэхээр үе үеийн дарга нартаа, үе үеийн ангийнхаа хүүхдүүд гэж ярьдаг бид нэр 4 жилээр ангийнхаа хүүхдүүд аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож исэн бүх хүмүүстэй ажлын их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээрөө. Өнөөдрийн ололт амжилтын их үндэс нь бол яхаа вэ? Эрхэм хурлын төлөөлөгч та бүхэн маань шүү. Тэгээд та бүхнийг маань үнэлдэг, цэгэндэг, шагнадаг ийм төр засаг үеийн үед байж хурлын байгууллагууд маань улам батчиж нутгийн удирдлагын авал энэ удирдлагын бүтцэд ажиллаж байгаа бүх хүмүүсийн баяр юм аа. Тийм учраас энэ нутгийн удирдлагын төвшөнд ажиллаж исэн бүх хүмүүстэй 25 жилийн халуун мэндийг бас өргөн төвшүүлье. Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойн баярын мэндийг нийт нутгийн өөрөө удирдах байгууллагт болон нутгийн захиргааны байгууллагт ажиллаж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж аймаг нутгийнхаа хөгжил цэцгэлэлт ард түмнийхээ амьдралыг өдөртөх ажил орлоготой болгох нөр их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн аймаг сумын хурлын дарга нар болон нийт төлөөлөгч тэргүүлэгчтэй мөн хурлын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэн засаг дарга нар түүний тамгын газар нийт ард иргэдтэй аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгчтэйхээ нэрийн өмнөөс болон хуваасаа баяр хүргэж эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баянгор аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь ирээдүйд бүтээх чадвартай өндөр мэрэгсэн ажил хүчнээр хангагдсан унган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж байгаль орчныхоо онцлог зохицсон эрчимдсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчлэгийг бий болгож гадаад орнуудын өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтран ажилладаг хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх аймагуудын нэг болж хөгжих үндсэн зорилтыг тавин идэвхрийдэн ажиллаж байна.